Тэжээвэр арсландаа бариулсан эмгэнэлт түүх. 40 жилийн өмнө зөвлөлтийг улс нийтээр нь цочирдуулсан нэгэн үйл явдал болж байлаа. Архитектор Берберовын гэр бүл хотын энгийн орон сууцнд арслан өсгсөн юм. Энэ тухай зөвлөлтийн бүх сонь сэтгүүлээр бичснээр Кинг хэмээх арслантай тэмдэглэж буй хүүхдүүдийн зураг хаасайгүй тарж тэдний тухай телевизийн нэвтрүүлэг хүртэл хийсэн байдаг. Орос дахь италичуудын гайхамшиг дадал явдал киног гарахад Кинг арслан жинхэнэ од болсон ч харамсалтай нь энэ түүх дэндүү эмгэнэлтэд төгссөн юм. Кинг 1960-аад оны сүүлчээр Азербайджаны Бакугийн амтны хүрээлэнд төрсөн байна. Гуйг төрөхтөл сул дорой байсан ч ихтэй гологдсноор бүр солилдов. Үүний улмаас гуйгийг амьдрах чадваргүй хэмээн үзэж нядлах шийдвэр гаргаад байсан ч Берберовын үүнийг мэдээд амтны хүрээлэнгүй удирдлагуудад гуйгийг өргөж авах санал тавьжээ. Хэдийгээр өрхийн тэргүүн Лев Львович амтан сургагч биш архитектор байсан ч түүний гэр бүлийнхэн нохой, муур, зараа, яст мэлхий, тот зэрэг амтд дэжээдэг амтанд хайртай хүмүүс байв. Ийхүү тэдний хүсэлт бүтэж Кингийг гэр бүлтэй хүлээн авснаар асарч халамжлан эрхлүүлж өсгсөн байна. Берберовын Кингийн амийг аварсныг мэдсэн мэт Кинг шинэ гэр бүлтэй сэтгэлээ нээж хурдан дассан гин. Кинг аратан гимгүү тайван ээлдэг ухаалаг амтан байв. Хүүхдүүд түүний сахлаас татаж, зоонд нь мордож, хажууд нь унтж байхад Кинг хизээч элдв ааш гаргаж байгаагүй аж. Түүнээс болж гэмтсэн цорын ганц хүн бол гэрийн эзэн байсан гин. Орон дээр гарч унтах зорилготой Кинг эзнээ санаандгүй орноос нь түлхэж унгаас нь тэр юм. Энэхүү эр бусын гэр бүл удалгүй улс даяар алдартай болов. Берберовын гэрээр хэвлэл мэдээллийнхний хөл тасархаа болж тэдний тухай зурагтаар гарч эхэлжээ. Тэжээвэр муур мэт өссөн авар гараатан олныг гайхшруулж байсан ч зарим амтан судлаачд болон амтан сургагчид ирээдүйд болцсошгүй аюулын тухайд санаа зовж байлаа. Олны донд өчүүхэн бяцхан нохооноос айж зогтдог нэгэн байхад 200 кг авар амтнаас айх хүмүүсийг гайх зүйлгүй юм. Тэмдэж Кингийг салхилуулах үед айсандаа тойрч зогтдог хүмүүс олон байв. Арсланг нас бийг үүсэж хүчрхэг болоход Берберовын амтны хүрээлэнд буцааж өгөхийг оролдсон боловч Кинг эсэргүүцсэн гинэ. Кингийг амтны хүрээлэнд хүрэхээр машин цуулгах гэтэл илт дург үүсэж зогтсон байна. Түүнийг амтны хүрээлэнд ч зэрлэг байгальд ч дасан зогцож амьдрахад оройтсон гэж үзээд Берберовын буцаагаад гэртээ авч харжээ. Игэл жирийн нэгэн гэр бүлд аврах том арслан тэжээх нь санхүүгийн хувьд маш хүнд байсан тул Орос дахь италичуудын гайхалтай адал явдлууд уран сайхны киноны зураг авалтанд Кингийг оролцуулахаар болсон байна. Харамсалтай нь энэ шийдвэр арслангийн хувьд ч Берберовын бүх гэр бүлийн хувьд ч аимшиг дагуулсан хар бараан шийдвэр болжээ. Зураг авалт маш хэцүү уур амьсгалд болсон байна. Мэргэжлийн амтан зурагчийн хүмүүжлэр биш энгийн айлд өссөн Кинг тушаал огтхонч биелүүлдэггүй ажээ. Үүнээс болж зураг авалтын явц сунжирч, найруулагчийн төвчээр алдарч жүжигчд арслангаас айж байв. Кингээс айгаагүй цорын ганц хүн домогт жүжигчин Андрей Миронов байсан бөгөөд тэр хамгийн түрүүнд Кингтэй дотноссон байна. Үүний дараа найруулагч Эльдар Рязанов "Энэ бол миний амтантай хийж байгаа хамгийн сүүлчийн зураг авалт. Би дахиж хизээч амтны уран бүтээлийн найруулагч хийхгүй гэж өөртөө амлаж байна. Ганц арсланч биш, нохоо муурыг хүртэл би хизээч зураг авалтанд оруулахгүй" гэж цөхрөнгөө барсан ам өчөө өгсөн байдаг. 1973 оны 100 зураг авалтын үеэр Берберовын гэр бүл арслангийн хамт хоосон сургуульд байрлажээ. Чанга яригчтай машин хотыг тойрон эргэлдэж махчин амтан байгааг түүгээр явсан явган зогшигчдод мэдэгдэж сургууль руу ойртож болохгүй гэсэн бичгийг хашаанд наах зэргээр аюулгүй байдлыг чухалчлан ажиллаж байв. Гэвч нэг удаа Кингийг биеийн тавирын зааланд хэдхэн минут хяналтгүй орхих үед сургуулийн хашаанд 1-р ангийн хүүхэд орж иржээ. Хүүхэд цонхон дээр очиход Кинг гинт үсрэн гарч ирж хормын дотор сурагчийг газар дарж унгасан байна. Кинг тэр хүүхдэд хор хөнөөл учруулаагүй бөгөөд Берберовын гэр бүл түүнийг хүүхдтэй зүгээр л тоглохыг хүссэн байх гэж хожим мэдгдсэн байдаг. Энэ үед цагдаа нар ирсэн бөгөөд хүүхд рүү дайрч байна гэж ойлгож шууд Кингийг бууджээ. Берберовын энэ явдалд маш их гашуудаж хүүхдүүд нь шөнө унталгүй уйлах болсон байна. Улмаар киногийн уран бүтээлчид Берберовын гэр бүл тусалж өөр нэгэн гуйг олж өгөхөөр шийджээ. Тэд улс даяар хайсны эцэст Касаны амтны хүрээлэнгээс нэг арслан авч чадсан байна.
Гэрийн эзэгтэй Нина Берберо дахин арслантай болох санааг төдийлөн дэмжээгүйч түүний гэр бүл шинэ гишүүнээ хүлээн авсааж. 2 дугаар Кинг мөн дэлгэцийн од болсон байна. 1975 онд найруулагч Константин Бромберг Берберовын гэр бүлийн амьдралын бодит баримтуудад үндэслэн "Надад арслан байна" киног хийжээ. Гол дүрд Берберовын хүүхдүүд болох Рома, Эва Кингийн хамт тоглосон аж. Зураг авалтын талбайд арслан Ромагийн шаардлагыг биелүүлж байсан ч бусад хүмүүс төрөмгийн ааш гаргаж байв. Найруулагч Кингийг гол руу үсрэх тушаал өгөөд хөлөө хазуулсан болон зургийн дарга арслангийн хэмжээг авах гэж байгаад ширүүн хөдөлгөөн хийснээсээ болж цочсон арсланд хурууга тастуулжээ. Харамсалтай явдлууд үүгээр дууссангүй. 1978 онд өрхийн тэргүүн 2 дугаар Кингийн хувьд сүргийн ахлагч байсан Берберо нас оржээ. Үүнээс болж 2 дугаар Кинг тушаал гүйцэтгэхээ болж Нинагийн үгэнд бүр орхоо болсон байна. Гэхдээ арслан гэр бүлийн бусад гишүүдтэй ийдэг зөөлөн харьцдаг хിവэр байсан учраас үлдсэн Берберовын элдв муу зүйл төсөөлөв аж. Нина Берберо өөрөө ч хожим нь ямар шалтгаанаас болж ийм эмгэнэлт явдал болсныг тайлбарлаж чадаагүй юм. Нэг өдөр 2 дугаар Кинг давхар орноос унаж нуруугаа чанга зогсон байна. Энэ үед Нина өрөөнд орж ирэхэд арслан түүнрүү гинт үсэрч саруугаараа маш хүчтэй цохин ухаан алдуулжээ. 14 настай Рома Кингийг зандрахад арслан хүүг хэдээсэг болгон тасчин хайсан байна. Хөршүүд нь цагдаа дуудаж арсланг буудсан бөгөөд аимшигт явдал зочирдсон Нина Берберо эмнэлэгт ухаан орсон хойноо л хүүгээ үгүй болсныг мэдсэн гин. Дараа Нина Берберо сүүлд дахин гэрлэж охин хүү төрүүлсэн байна. Тэрээр урдын адил нохой муур тот төжиж байсан боловч зэрлэг амьтдаас хол амтрах хар шийджээ. Хожим Нина 2 дугаар Кингийг хүн биш буруу зүйг ялахгүй аратан гэдгийг нь мартсан миний буруу. Ромагаа аварч чадаагүйдээ би үргэлж өөрийгөө зэмлдэг гэж санаашран дурссан байдаг. Нэмэлтээр мэдээлэл хүргэхэд эзэгтэй ярьснаар бол хөрш нь хуванцар самшдаж тагтан дээрх торлуун шидэж байснаас болж арслан уралсан. Эзэгтэй хөршөө хөөж явуулчихад арслангаа хооллох гэтэл арслан эмэгтэйг дайрч хүн дээр гэмтээжээ. Хүү Роман хараад зогтоход арслан ганц үсрээд л гүйцэж дагц буюу шилэн үзүүнээс нь хазаж эхэлсэн. Гэрт нь арслангаас гадна ирүүс байдаг байсан нь тэр үед арслантай цуг буудуулаад өгсөн. Арсланг буудаж алсан цагдаа нартай хамт гэрт нь орсон сэтгүүлчийн бичснээр нийл шарах болсон эмэгтэй "Хүүг минь авраач" гэж гуйгаад хэвтэж байжээ. Хүү нь ухаангүй, дөнгөж амтай. Дагсны хэсэг нь хуулагдсан. Шилэн хүзүүг нь арслан хазахдаа нугасыг нь тасалсан учраас найдваргүй болсон байснаас эмнэлэгт хүргэгдээд оройн амьсгал хураасан гин. Сэтгүүлчийн бичснээр тухайн орон сууц аимшигтай муухай олон амьтанд тэжээдэг учраас үнэр танар гэж хамар сэтэлмээр маш бохир заван орчин байсан. Ийм орчинд арслан битийл хулган байсан ч бослог гаргана гэсэн байдаг. Энэ үйл явдлын тухай утсан дээрх шууд ном дээр бол гэрт нь арслантай хамт тэжээдэг байсан ирвэсний ороон ороод тэрнээс үнэрт хүнрээс нь болж арслан галзуу мэт авирлсан гэсэн байдаг. Ийм нэгэн харамсалтай хэрэг эрт дээр цагт гарч байжээ. Эндээс дүгнэхэд аратан л бол аратан гэдэг нь харагдаж байна. Тэр тусмаа аратныхан арслан гэдэг шүү дээ.